байна. Өглөөний 8 цаг өнгөрчээ. Тэгээд бичлэг ерөөсөө ингээл мартаж санаал юм. Тэгээд нэг бичлэг эхлүүлчихэл дуусахгүй яваал. Тэгээд сүүлдээ бүр заа нэг жижигэн бичлэгүүдтэй хооронд нийлүүлээл нэг юм хийх юм шиг байна. Тэгвэл энэ бичлэгийг би нэг хурдхан шиг эдитлээд оруулна гэдэгтээ одоо оруулна гэдэгтээ найдаж байна. Би бүр ойр ерөөсөө бичлэг хийхгүй хийсэн ч гэсэн тэрийг ерөөсөө эдитлэхгүй ингээл яваад байгаа. Тэгээ энийг хурдхан эдитлээд оруулах юм бодно. Тэгээд одоо би хичээлдээ явахаас өмнө нэг Wallpress ороод тэндээс нэг юм цаас бичиг баримт хэвлүүлсэн. Нэгээс очиж авчаа. Тэгээд сургууль руу явна. Би жоохон арай тухайн шиг байна. Нэгээс орж авчаа. Тэгээд нэг ус авчаад тэгээд л сургууль руу явцгаа. Ийцээ. За, эхнийхээ хичээлийг дуусчаад гараад ирлээ. Миний энэ камер бүр ингээ нэг амар миний арси бүр хитрхэг хүлчилгээд хайцсан. Тэгээ би нэг дээр орлож жагаад нэг тийм skin texture нэг тийм smooth хийдэг юм дээр нь тавьцаахгүй. Тэгээ би саяжгаа оролдоод буцаагаад гаргаж чаддгүй. Тэгээд нэг жоохон юм сонио харагдаад байна. Гэтэ яг дараа нь тэгж чад учрыг нь олно. За ямар ч тааж эхний хичээлээ дуусчлаа. Тэгээ одоо би 11:55 болж байна. Тэгээд хэдүүлээ газ иш нэг ойрхон юм идчихэд тэгээ буцаад төрөөд ирээ. Энд чи ойрхон айгу дандаа нэг тийм фаст фудын юмнууд байгаа. McDonald's байгаа, Wendy's байгаа, Culver's байгаа. Ямар ч тааж хамгийн ойрхон луу навал юм идчихэд гэж бодож байна. McDonald's байсан чи яхав. За тэгээд ямар ч тааж юм олж идээ. Өнөөдөр гадаа амар бүрхэг байна. Can I just get number 4? And that's it. Thank you. Filet fish? Yes. $5.59 personal. Alright, thank you. Thank you. It's it. Би зүгээр McDonald's-аас юм авчлаа. Ооса манай сургуультай аюу ойрхон байдیں۔ Гэтэ би яг юу авчваа. We'll see. Одоо манай энд овооны гайгууд улаарч эхэлж байгаа. Тэгээд нэг хэсэг бүр амар хүйтэн байсан. Тэгээд би сая ханиад хүрээд бурмяраад хамаг юм алдагдаад тэгээд одоо гоё дулаахан болж байна. Тэгээд дулаахан болоод буцаад гоё хэмнэлтэд ороод амьдрал арай дээрч чинь. Тэгэхгүй ингээ хүүтерхээр би бүр ингэж бүр юу ч бүтгээ байцдаг баг. Thank you. Thank you. За, миний юу авсныг харцгаая. Нэг тийм bakery шиг өнөртөж байна. Ганцхан нэг юм л юм авсан. Би энийг ерөөсөө өмнө авчаагүй. За, taste test. Би гараа нэг юмар авчихсан. Ингээд харагдаж байна. Яа халаан бэ? Доторхон загас ахгүй юу? Тийм гойч биш муухай юм байна. Тэ Монгол байхад McDonald's-ыг бүр айгаа гоё гэж боддог байсан ягаад ч юм. Монгол байдгүй болохоор тэр юм уу Америкт очиод эсвэл ингээл гадагшаа эстэйш явах болохоор McDonald's руу айгаа орох туртай ч юм уу. Тийм байдаг байсан. Нэгээс 4 хүртэл хичээлтэй. Тэгээ нэг идэ 4 хүртэл авч байгаа. Дөрөс хичээлээ тарчаад 5:30-аас юм уу 6-аас орой йоганд орно. Тэгэл ер нь миний амьдрал нэг ингээл хичээл сургууль йога гэртээ очиод ингээд явсаар байгаа л өдөр хоног дуусаад одоо ингээ 3 сар болсон байна. Аимшигтай.
Би ингээд бичлэг хийгээгүй 3 сар болж байна шүү дээ. Өвөл болохоор айгу би ганцаараа тэгдэм үү ер нь ингээд жоохон царай алдаж эхэлсэн шүү дээ. Өвөл болохоор ингээд нүүрэн дээр хамгийн болохгүй бүтггүй юм гэх юм бол арсны асуудал. Арсан дээр юм гараал заяа яг миний эрүүн дээр юм гараал, хацар дээр юм гараал. Тэгээд ирэхлээр сүултээ нөө тэрнээс айгу их шалтгаалаад бичлэг хийх сонирхол маань айгу буурайдсан. Тэгээд бичлэг эдэлж чахтаа харахаар ёо миний арс амар харагддаг юм бэ гэл. Тэгээл болдог ч юм уу тий. Тэгээдсэн. Тэгээ арс тийм болоод бүр ямар ч энергигүй болоод өглөөс ирэх мэрэх өглөө нөгөө гой 6-аас ирээл 5-аас би чинь бүр заримдаа 5-аас ирж мэрэл гэдэг гэсэн. Тэгээд өвөл бүр юу тэгээд зэрэг би бүр чүү заримдаа 8 метрээс ирж мэрэл. Тэгэл яг нэг тийм ямар ч энерги болоод ирэхлээр бүр юу ч хийх хүсэлгүй болоод нэг хичээл сургуультай явж байгаа нэг юм болцсон байсан. Тэгээ одоо жоохон гадаа дулаараа тавьсан чинь буцаад миний доторх амар productive уянгаа гарч ирээд одоо ингээд одоо тэгээд нэг гайгүй сэргэж хэлж гин тэгээд бичлэгийг одоо их гайгүй тууштай хийж эхлэн авах гэж найдаж гин тэгээд миний бичлэг маань яачуу бичлэгээ яачуу бичлэгээ хийх юм уу гэж асуусан хүмүүстэй бүгдээрэнд нь баярлаа. Би бүр за хинж хамаах тий хийсэн хийгээгүй ялгаа явах тий гэж бодож аим хөрхөн зарим хүмүүс танихгүй хүмүүс ингээд бичлэгээ хийгээрэй гэж амар гой санагддаг юм билээ. Би хийнэ. Жаса бас хийвэл зүгээр юм байна. Зарим хүмүүс үзмээр байд юм байна гэж бодоод хийж байгаа. Is that a light? Oh my god, finally. Тэбэсээ ялхаж явж байгаа тийм амар ямар ч өглөө ингээл гоё гараал амар гоё гүүгээл асгаал гоё замаар асгаал явна гэсэн чи яг өндөө бодит байдал. Бисээ ийм замаар явлаа шүү дээ. Ийм засвартай замаар. Тэгвэл би орж ирчээ байж гин. Тэгээд одоо йоганд орох чинь йога scope class байгаа. Тэгээд одоо 11 цаг. Би юу өглөө би 9 өнгөрөөж гарсан заяа. Тэгээд сая 11 өнгөрөөж орж ирлээ 2 цаг алхсан байна гадаа. Тэгээд одоо би 1 цаг кардио хийн. Олци баяр минь уугаад. өдөр явган дээр очиод урцъя. За, бисээ дөнгөсөө тасгалаасаа орж ирээд шинд орчод байж гин. Тэгээд би энд нэг өдрийнхөө хоолыг идээд нэг юм мэдчихээн. Доор нь салааттай, тэгээд orange chicken, kimchi, тэгээд ийм дээр нь sweet potato chipsтэй мэдчихээн. Тэгээд энийг идэж хоорондоо би нэг жоо хийх юм байгаа. Тэгээд ус манаас давхар жоохон хатчих. Тэгээд энийг идэж дуусчаад одоо би гарах ажилтай. Тэгээд үсээ жоохон энзлээд, нүрээ жоохон энзлээд тэгээд үлээ гарцгаа өнөөдөр гадуур жоохон явах ажилтай байгаа. So, let's eat. За одоо
хоол идчихлээ. Тэгээд одоо 12 өнгөрч чинь 1 болж байгаа шиг байна. Тэгээд хэд орой болохоос өмнө газ гарч ажлуудаа амжуулъя. Үсээ амтлаа, нүрийн амтлаа гаргахлаар арай нэг ажлууд тайтайхан бүтээд байгаа юм шиг санагдаад байна. Тэгээд тийм болохоор газ үсээ амтлаа. Одоо би газ нүрэ будаа тий. Эхлээд энэ төлөв primer тавина. Би энэ primer-ыг анх удаа хэрэглэж үзэж байгаа. Би ер нь жоохон primer хэрэглэхгүй мартчих гад гэдэг төрлийн хүн байхгүй юу. Тэгээд арай primer тавал хэрэглэж яахгүй болов гэж бод. Би нарны тас төрхөөгүй. За. Primer шингэж хаагуурна. Хөмсгөө жоохон хэлбэржүүлэлт. Миний хөмсгөний хийм ер нь баг гарцсан. Тэгээд хийм үедээ зүгээр ингээд нэг юм жийлэр хэлбэр оруулцдаг. Би ерөөсөө илүү тутам хийхгүй юм. Зүгээр гэлсэнгүй. Бла. За. Өчтөр би нэрээ нэг юм анзаарсан заяа нүрээ бодож агаад тэг өдрийн дундуур тэг өдрийн төгсгөл ингээ өөрийгөө харсан чинь би ер нь хөвчлэн хацар өнгөлөгчөө ер нь дандаа ингэж тавьдаг байхгүй дээшээ яг энэ шанаагаа дагуулж энэ дээшээ маягта өчтөр болохоор яг ингэж тавьж үзсэн байхгүй яг ингээ гол маягта яг бүрийнхээ яг ингээ гол руугаа ингэж төвлөрүүлж тэгсэн чинь надад айгу тэчүү зохиодагч улам зохиодагч гэсэн нөгөөдгөөсөө яг ингээд энэ хавцаа зөвхөн би ер нь бол ингэж тавьдгүй инхээр миний нүүр жоохон унжиж харагдах байх гэж боддоодсан байхгүй юу. Тэгсэн чинь одоо нэг boyfriend blush гээд нэг ингэ бүр ингэж тавьдаг болсон шүү дээ. Нэг хэсэг битгүү одоо ч тийм баамаа мэдгүй нэг хэсэг тэгж тавиад байсан. Би тэрийг зурж дуурайж ямар харагдах вэ гэсэн чинь надад бол таалагдсан. But you guys tell me гэр ямар харагдаж байна. Надад баг нөгөөтөөс илүү уурхан сандаад байгаа шүү дээ. Гэр ямар байна? Би нэг охиныг ингэж плаша ингэж тавьж байгааг нь харчаад тэгээд туршиж үзмээр санагдаад туршсан байхгүй. Бүр ингэж оруулаад. Okay, anyways. Тэний хит оны юм энэ миний өмнөх сормоос дэрүүлэгдэг юм миний сормоосыг аваадсан ахгүй юу ингээ ганц 2 ширхгээр нь цулгаагаад аваадсан. Тэгээд нэг сайн амар curl хийхгүй. Тэгээд би TikTok-оос харж байгаа доктод энэ Tweezerman гэсэн энэ брендийн eyelash curler-ыг энэ сормоос дэрүүлэгч амар гоё. Энэ л ер нь баг the best гэсэн байсан гоё. Тэгээд би энийг хэрэглэж үзсэн. Тэгээд аягүй хөвтэйг юм билээ тэр дулгаач малгаахгүй. Тэгээд сайн хэрэглэдэг. Тэгээд сормоос дэрүүлэгч хайж байгаа хүмүүс хамал нэг туршаад үзээрэй. Би энийг уултаагаас авсан. Ингээд press. Дэш нь болохлоо. Сайн дэш нь болгохдоо чирээд ингээд тав. Ингээд дэрвэсэн байна. Энэ дэрвэлээгүй, энэ дэрвэлсэн. За дэрвэлгээд будсан бодаагүй ийм ялгаатай байна. Харагдаж байна. Тэ би яг сайн дэрвэлгэж чадсангүй гэж байгаа яраад. Окей, за нөгөө тийм. Жохон eyeliner тавиад тэгэл болоо. Тэгэл би одоо гарлаа. Өөр юм хийхгүй. Just the finishing touches.
Тэгээд самсаад гарцгаая. За гэрээсээ гарч чадлаа. Одоо эхний цагсаал эхний очих газар бол би банк явах хэрэгтэй. Банк орж хүнээс нь нэг юм асуух хэрэгтэй байгаа. Тэгээд хэдүүлийн ямар ч хэсэглээ банк ороод тэгээд дараа нь нэг хэдэн бичиг баримт принтлэх хэрэгтэй. Тэгээд тийм л нэг FedEx юм уу эсвэл Walgreens орох ажилтаагаа. Одоо бороо. Эндэр хийх стресс ажиллаа ямартаж болчлоо. Тэгээд одоо болохоор би нэг ойрхон кофе шоп орох гээд явж байна. Уг нь би эхлээд тэр FedEx дээр Walgreens орж юм принтлэх хэрэгтэй. Гэтэ гадаа бүр амар бороо ороод байна. Нэртэ ийм байхад нэг машинаас ойрхон орж гараад амар байгаа болохоор эхлээд ямартаж бороо намтахыг хүлэнгээ хийх хэрэгтэй юмнуудаа хийгээд байжээ кофе шоп дотор. Тэгжээд л намд нь авах гэж үзэж байна. Тэгээ жоохон намдахаар нь тэр юм принтлэх юмнуудаа хийхгүй болол өсмөс нь ороод машинаас бууж орсоор итэл бүр амар нороод ойрхон 5 минутын 6 минутын зайтай газар. Тэгээ энэ нэг саяхан нэгээд эсвэл нээсэн юм уу зүгээр нэг remodel хийсэн юм уу ямарчтайш нэг зур хийгдээд удаагүй нэг тийм гоё газар байгаа. Тэгээ кофе нас аягүй гоё гэж сонссон. Тийм болохоор дэлхийд тийшээ явцгаая. Тэгээд let's get some work done. Hopefully. Кофений хайлтыг би аяга багасгах гэж хичээж байгаа. Аягүй кофе уугаад тэгээ energy drinkers аягүй жоохон уух гээд байгаа. Тийм болохоор кофе аваагүй matcha latte авсан. Ихтэй амар хөөрхөн газар байна. Энэ газар нэг 3 цаг бараг суух шиг боллоо. Цаг 5 цаг бараг 6 цаг болох гэж байна. Тэгээд Walgreens орж ямартаж принтлүүлчихэд тэгээд харидаа. Тэгээ хараад өргөжлөлт юм хий. Яасан ч аваа гайгүй нэлээд сайн юмнуудаа хийж амжлаа. Тэгээд сайн үр бүтээмж өндөр алаа. Ингээд гадуур суухлаар хамаагүй юмнууд болоод бүтээд ингээд сайн бүтээмж их байгаад байдаг. Тэгээд яа заримдаа ингэж суухгүй шүү. За, Walgreens цаа. За, гадуур явж агаад гэртээ орж ирчээд байж гин. Тэгээд сая жоохон үргэлжлүүлж юм аа сууж агаад тэгээ одоо оройны 9 цаг 15 минут болсон байна. Тэгээд эртхэн нүрэ амаа цэвэрлээд тэгээ унтахтаа бэлдээ гэж үзэж байна. Залхуурахгүйгээр шууд босоод эртхэн шиг айлуулах нүрэ цэвэрлэхийг бодож байгаа. Тэгээд эртхэн ирч хүчтэй байгаа дээр айлуулах олон steps игээд олон ер нь жоохон нүрэ арчилж байгаа. Нүрэ жоохон анхаарал тавьж байгаа. Анхаарал тавьдаг ч гэсэн заримдаа ингэ жоохон цаг магийн зүрх. Anyways яа тийм байна. Тэгээд би одоо нүрээ цэвэрлжээд өөрчлөлтөд хийх юмнуудтай байгаа. Тэгээд эдрийг хийгээд маргааш би өглөө хичээлдээ явна. Тэгээд мэлгаагүй өнөөдөр шиг ингээл өдөр маань үргэлжлэх байх. Тэгээд ямар ч тач удаан хугацааны дараа бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Тэгээд энэ хүртэл үзсэн хүмүүстээ бас баярлалаа. Тэгээд бичлэгийн манаас хүлээж ирсэн хүмүүстээ бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд одоо бичлэгийг ойрхон хийгээд явна гэж найдаж байна. Тэгээд I'll see you guys in my next video.